with me. People that don't fuck with me are linking up with people that don't fuck with me to fuck with me. This shit is getting ugly. And every situation is transactional. And everything they saying is irrational. And every way they moving is promotional. Everybody's acting irreplaceable. It's like they ain't disposable. My urges for revenge are uncontrollable. I know again. Дундуур нь сүлд нь юм байгаа. Хоёр хүнд аялал бэлгэлнэ. Гарны мөнхтэй, тийцтэй, буудалтай бүх юмтай нь all inclusive нэг тийм аялал үгүй. Тэгээд заавал үзээрэй. Хонконгоос авсан. Chanel. Энэ хямдхан уу? Тэгээ Chanel-ийн дэлгүүрээс авсан юм зүг. Bottega Veneta. Ийм нэг зүг байна. Амар том. Миний амин дуртай. Yes. Нас гоё. Бас тэгэл нэг 20 сая авсан хаваа мэдгүй. Тийм. Луэва. За, гэртээ ирсэн. Сайн нэг юм авсан. Одоо Counter Strike үзэж байна. Beta тавьсан, trade хийсэн. Энд дэр нэг чит сайт тавьсан. Монгол эсрэг. Тэв. Ийм юм авсан. Өнөөдөр тоо ингээл энийг үзэл ясхандаа өдрөө. Sometimes I think I miss you, but I really miss the sex. Tear your heart in pieces out of respect for my ex. I know secrets that you're taking to the grave. My ass off. Я сейчас миний бодлоор айгу блок хийгээд нэг short film заах юм бэлтгэж заах гэж оролцдог. Контент хийх тэ одоо влог гайгүй чанартай влог хийх нэлээ боломжтой санагдаж байна. Заах юм нэлээ их байна. Тийм үү, хүмүүс надаас суралцах авах юмнууд зөндөө байгаа болохоор одоо гараж онгоолгох. Тийм учраас энэ влог хийж байгаа. Тэгээ мэдээч энэ амьдарч байгаа амьдрал тийм үү ингээд орж ирж байгаа мөнгө ер нь бол энэ амьдрал одоогоор яг ховор амьдрал гэх юм уу ийм мөнгө хийж байгаа ийм чөлөөтэй амьдарч байгаа ер нь бол тэгэл бараг л байдаггүй шүү дээ. Ялангуяа Монголд тийм үү ийм юмнууд авч байгаа над шиг 20 эцтэй хүүхэд гэх юм уу 20 эцтэй залуу тийм үү бараг л байхгүй шүү дээ. Миний төвшөнд тоглож байгаа хүмүүс одоо тийм 40 гарцсан 30 эцтэй тиймэрхүү хүмүүс байдаг болохоос залуу хүний амьдралыг ингэж харах бас тэгэл сонирхолтой л байна. За өчигдөр Монголын эсрэг бооцоо тавьсан. Тэгээд юм бол хожигдсан. Нэг $9,000 хэд 30-40 сая тавьсан. Одоо өнөөдөр тэгээд финалд тоглож байгаа Монголд Vitality-ийн эсрэг ямар ч бодож илээ. За нэг Insta дээр нэг stories зогсоод. Тэгээд машин барьж байхдаа бити утас оруулдаг. Тэгээд ийм нэг story хийсэн. Монгол 100 Vitality өнөөдрийн тоглолт дээр. Хүмүүс бол тэгээд 100 хүмүүс мөнгө хийсэн байна. Монголд гişааж байна. 7 Vitality гэж. Гэхдээ гол нь монголчууд 4 байхгүй, 4 дүрчих. Та нар тэгээд энийг үзэж байгаа бол 18 хүрээгээр бити бооцоо тавиараа. Тэгээд ер нь бол бити казино бооцоод амьдралын чинь бодоо болох шүү. Наа чинь зүгээр л чөлөөд мөнгө гэх юм уу? Илүү байгаа мөнгө хэрэгжилж байгаа. Тийм үү? Угаасаа энэ мөнгийг мэдгүй өөр тэнийг юм зарцуулах байсан мөнгө байж магадгүй болохоор тэгэж тоглоорой тий. Одоо бити байрны түрээсээр шаагаарай. Эсвэл одоо тий чухал эмчилгээний мөнгөөр хүүхдийн сургуулийн төлбөрөөр за би нэг бооцоо тавьчих. Тэгэл алдаал дуусна шүү дээ. 2 цагийн дараа харъя уулзъя. Шаач магадгүй ах уу. За ямар ч юм Монголд шаалуулчлаа. Тэгээд бич бас шаалуулсан. Тэгээд гайгүй story дээр би нэг пост хийсэн байсан. Ер нь бол Insta дээр ороод харангууд ингээд байнгын story хийж яг live амьдралыг үзэж болно шүү. Тийм учраас нэг удаа Instagram-а plug хийгээд гин. Ийш follow дарж болно шүү. Ямар ч байсан Монголд шаалхуулсан би story дээр нэг $4,400 $5,000 пост хийсэн. Гэтэ live байд би дахиад нэг 4-ыг нэмсэн. Одоо за дахиад нэг 30 сая 40 сая чавцаа. Алтлаа 2 хоног 60 сая алтлаа. Яг нэг 10 жилийн өмнө 10 гэж 8 жилийн өмнө блог хийж байхад өнөөдөр $100 алдчихлаа. Fuck тэгэж боддог байсан шүү дээ. Гэтэ нэг үнэ юм хэлэхэд Монголд бооцоо тийм мөрөдтэй тоглоомнууд амар асуудалтай. Тэгээд ер нь бол дими шүү. Би нэлээ хялцсан.
Мөрөдөд тоглоомоо болж чадсан. Одоо боцоогоо ингээд удаан болж байна. Trade хийхэд ер нь бол боцоо хийдгүү, social дээр контент хийхэд ер нь бол trade гэнэ боцоо мó казино тоххой тийм өөр юм хийсэн дээр дээ ер нь бол. Тэгээд надад нэг тэг ганц хамгийн тусалж байгаа юмнууд одоо иргэн тойрон хүмүүс намайг тоглуулах тэг ер нь бол хүнтэй ярих хэрэгтэй байхгүй энэ талаар нэлээд бас ядарсан байна. Нүүрэн дээр баах юм гарч ирээд тэг баг унтж байна орд. Баг орч юм уу. Гэтэ ажил жоохон баг болохоор тэгэл жоох их унтж байгаа. Гэтэл амар ядарч байна. Жоохон зин юм байд. Зүгээр энийг тэгэл ямсалж штэ. Ямар ч байсан боцооны талаар тоглох юм бол тийм шүү. Тэгээ Монгол нэлээд их хүмүүс тоглоод нэлээд асуудалтай алдагдaltaй хэцүү шүү. Тэгээ одоо бүх юм ер нь бол тэгэл гэмбэлжтэй trade хийсэн ч forex хийсэн ч тийм хязгаарч бити их хүмүүсийн хожиж байгаа юмыг та нар хараад тэгэл арт нь хилалтж байгаа нь ихэнх нь харуулдаг болохоор тэгээд ихэнх казино тиймэрхүү юмыг стрим хийдэг хүмүүс ер нь бол тэгэл төлцөн тэгээ сүнсөө зарцсан тэгээд тэр одоо чөтгөр гэх юм уу тэднэрт ингээд мөнгөний өгж байгаа та нарт харуулж байгаа та нарын бүх ингээд сүнсийг аваад мөнгөний аваад дандаа тиймэрхүү юм байдаг. Тэгэл өнөөдөр ямар ч гэсэн нэлээд гоё сайхан өдөр байна. Жохон байж байгаад энэ бассейн руу ороод сэлж бэлт юм уу. Хараад. Ямар ч гэсэн одоо нэг жоох хөвтэй дамраад наплаад тэгээд гинж өнөөдөр дуусч магадгүй гинж дуусвал ямар ч гэсэн бас гинж аавна. Доги нэштэй. Яа манай нохоо ингээл гүүгээл явж байна. За өглөөний мэнд. Гинж ямар ч байсан дуусчлаа. Одоо очиод гинж аавна. Тэгээд нэг юм идээд гадуур нэг бас нэг дуух заавна. Тэр та нарыг авч яваа. Өнөөдөр ганцаар явж байна. Манай хамт байгаа хүн унтж байгаа. Тийм учраас одоо ганцаараа л явж байна машинда. За тэгээд очиод уулзъя. Тэгээ өөр ярих юм байвал ярий да. Scoop me duck, got one of my rooms all flooded with gold. I done bought 2, 4, 5, 6, 7, 8 carat in stones. Cash on the California cash, can't wait to go dress my home. Smash how you itty bitty rap in a minute, I'm showing the pole on. On the way to reach my goals, like clothes. I've been spending millions on clothes, I've been making millions off clothes. Stay new money to the old, garbage day bitches and old. Cut up my shirt full of hoes, don't wanna got a lot of hoes. За энийг авчлаа. Тэгээд 50 карат 200 г. Энэ тусдаа дахиад нэг 40 грамтай. Тэгээд цэвэр багет VS чулуутай мэддэг хүмүүс байвал тэгэл ойлгомжтой. Энийг тэгэл нэг 300 дээр авсан баха. Ойролцоогоор тэр авцал. За ямар ч байсан сая нэг дэлгүүр орсон. Тэгээ 2000 хэдэн зугаар нийтдээ ингээд баха хувц авчлаа. Ер нь бол заяад их нартай хувц авсан. За тэгээ одоо дэлгүүр ороод одоо дахиад нэг өөр мол руу ороод тэгээд юм идээд тэгээд дараа нь бичлэгээ үржүүлэх баха. Ямар ч байсан нэг хэрэгтэй юмнууд авчлаа. Шинэ онцлоод түр авсан шилмэд юм авсан. Тэгэл нэг та нар харж байгаа миний бичлэгээ би ингээд өөрөө ажиллаа игээд trade хийгээд gambling тийм үү ямар ч юм хамаагүй юм. Тэ казино асуулгасаа байгаарэ. Тийм ч юм. Тим юмнуудаа хийгээл тэгэл унтаад сэрэл тэгэл юм бол хүссэн юм гэж байгаа. Тэгээ би нэг юм дахиад нэг юм хийчих одоо би хөөдлөө орохоос өмнө уусаа блогинг хийх гэсэн зүгээр байна. Энэ крипто forex тийм үү трейд хийдэг юмнууд ер нь бол та нар ихэндээ нэглээд их мөнгө алдсан тийм та нар үзтээ би ихэндээ ер нь хүн сурахын тулд мөнгө алдсан. Тэгээд яг мөнгө хийдэг хувь нь бол маш ховор. Одоо статистикийг харангууд 10,000 хүмүүсээс за дээдлээ нэг 100 мөнгө олдог. Тэрний 10 миний төвшин олдог. Та нар гэдэгтэй одоо ер нь бол бүх статнууд паблик байдаг. Бүх юм блокчейн болохоор миний wallet-уудыг tracker-ч болно. Ер нь бол бүх юм паблик. Энэ дээр ямар ч тийм fake demo account тиймэрхүү юм байдгүй. Тэгээд яг үннээ хэлэхэд та нар ихлэхэд ер нь бол дими ер нь бол мөнгө алдна. Хүн бол өөрийн гэсэн замтай. Тэгээ одоо жишээ нь яг үндэ хэлэхэд онлайнаар мөнгө олох боломж зөндөө байгаа. Гэхдээ энд бүх юм энд байх хэрэгтэй тийм үү? Тархич нь ажиллавал тэгэл
чи ер нь бол энэ амьдралд асуудалгүй хийх юм хийж чинь. Гол нь тэгэл хүмүүсийн тарих ажилтгүй те эсвэл сурах хүн байхгүй, заах хүн байхгүй. Тэгээд энэ дээр бол заана гэж ер нь бол бодлоо шүү. Би стрим дээр нэг 4 стрим, 5 стрим хийсэн, жоохон гэмтэж байгаа тэнгууд жоохон трейд хийсэн. Ямар ч гэсэн стримнуудаа өөрчлөн илүү стрим хийн. Тэгээд доор одоо би бас линк оруулж өгөхийнхаа тэн трейд хийж байхад ер нь бол үзэж болно, харж болно. Тэгэхдээ яг forex шиг биш, шал өөр юм байхгүй. Энийг би одоо бүтэн жил хагас хийж байна. Тасралтгүй жил хагас мөнгө олж байгаа. Дундчаар сард яг одоо за жил хагас бодвол эхний хэдэн сар угаасаа жоохон удаан байсан 20-30 мянган доллар. Тэнгүү дундуур нь бас 1-2 сар үчи яг яг дундчаар нь бодвол одоо жишээ нь сүүлийн сар сая $700. Тэнгүүд яг дундчаарын бодвол ер нь бол ойролцоогоор $300 мянган гэж хэлж байна. Сарын яг хэдэн сард нь сая доллар гарсан. Хэдэн сард нь юу ч хийгээгүй, хэдэн сард нь бас хаяа алдсан. Гэтэ амар ховор алдсан. Тийм учраас энэ бол миний яг өндөр түвшинд ирсэн миний хамгийн өндөр мэдлэгтэй юм. Наад шиг ингэ шаардлага хэвээр байхгүй. Яг үннээ хэлэхэд Монгол гадаадд бол байгаа мэдээж манай клуб дотор байгаа нэг хэдэн гаруй надаас амар шаардлага. Тийм хүмүүс угаасаа байгаа. Хүн тэгээд өөр хүнтэй харьцуулахгүйгээр өөрийн төвшөндөө байх нь дээр шүү гэж бодож байна. За нэлээ их юм ярьчлаа. Намайг гэртээ гэртээ. Видео марсан. Цаг гинж авцсан. Камерны хүн чиний бол өстө камер. Юу гинжин. Мэн камерны хүн. Баярлалаа. Ингэж шартаа энд ингээд 3А гэсэн байгаа зү. За хавцнууд. Гэс цэнийг дуусгасан. За эхнийх нь бол би чиний юм задлалчлаа шүү дээ. Тийм үү? Зүг. Cameraman. Фото cameraman. Хамцээ. Camera woman. За эхнийх нь бол All Saints, Mankind, Seven for All. Дараагийнх нь бол Academia. Харин байна. Тэнгүүд Ami Podolk. Тэнгүүд Alexander Wang. Wang энэ юм. Энэ яваа. Тэрх нь бол All Saints Invest. Тэгээд энэ харна энэ баймны хоостох юм. За тэгээ энэ бичлэгийг үзсэнд баярлалаа. Та нар аялалд хожихын тулд YouTube дээр нь комент үлдээгээрэй. Энийг TikTok-оос, Instagram-аас харуул YouTube руу ороод тэнгүү TikTok дээр Instagram дээр, Kick дээр энэ гурав дээр дагаад YouTube дээр subscribe хийгээд лайк дараад тэгэл доор нэг хамаагүй комент үлдээчихгүй. Тэгээд нэг 7-аас 10 хоногийн дараа Instagram дээр би нэг хүнийг комментнаас сонгоод тэнгүүд та нар нэг хоногийн дотор тэгээ 24 цагийн дотор хариу бичээд окей тэнгүүд ингээд хаашаа явах тэ юу хийхээ шийдээ. Тэгээ 24 цагийн дотор хариулахгүй бол би дахиад шинэ хүнийг сонгоно. Эсвэл лайв дээр, Kick дээр ямар ч байсан та нар Insta дээр дагаад Insta дээр яг тэрийг харах ёстой. Тийм үү? За тэгээд сурсан юм байвал таалагдсан бол тэг өөр нэг комент бичээд нэг өшөө гой болох гэж хичээ влогнуудаа энэ ингээл угаасаа анхны влог. Тэгэл анхны влог ер нь бол тэгэл perfect биш. За тэгээд bless баяртай.